өглөөний цайг бол одоо 7 хоног болгоно нэг тухайн салбарын бизнес үнэтэй цугуудаг байсан шүү дээ. Яг ингээд хуваар гаргацсан. Тэгэл за одоо энэ юу юм барилгын салбар гэдэг юм уу, энэ эрчим хүчнийх гэдэг юм уу, энэ одоо нефт гэдэг юм уу, худалдааных гэдэг юм уу, нийтийн хоолных гэдэг юм уу, ингээл 7 хоног болгоно нэг за тэр салбарынхантай өглөөний цай ууншуу гэл тодорхой төлөөллөлттэй банкных гэдэг юм уу те. Тэг ингээл тэгэхээр ерөөсөө яаж шийдэх вэ гэдэг нэг байнга бүх олон одоо яамны зөвхөн дарга нартай биш, газрын дарга сайд өдрийн нарийн биш, доор мэрэгчлэнүүдийн хүртэр саналуудлын сонсдог. Бизнесийн компаниуд гэхэд нэг бизнес компани биш. Олон төчин бие биентэйгээ таарах тохирохгүй юм чи бүгднтэй цуглаж сонсдог. Тэгээ сонсоод шууд маргааш шинг гэж хэлдэг. Яагаад хэлээд байгаа юм? Яагаад энэ хүн энэ өнцгөөс тэр хүн тэр өнцгөөс нь хэлээд байгаа юм? Эний чинь нэгтгэл юу болох гээд байгаа юм? Тэгээ энийг төрийнхэн дээр аваачаа тавихаар өшөө юу гарч ирэх гээд байгаа юм? Өөрийн чинь нэг бидний одоо нөгөө нэг технократ гэдэг юм чинь ердөө л бидний энэ байхгүй юу? Бид нар чинь нөгөө техникийн улсууд учраас энэ юмыг дандаа нөгөө бодиттой одоо нэг дээр нэг хүн нэг хоёр. Гэтэл нөгөө нэг олон талын оролцоо олоод юм яваад ирвэл нэг дээр нэмэх нэг чинь 3 4-ийн сайн олон юмны холилт болох тусам үр дүн чи өөрөө нөгөө шууд арифметик утгаараа биш өссөн одоо прогрессийн өсөлтөөр явдаг тийм хувилбарууд байдаг учраас л энэ юм маань дандаа зөв явдаг байсан гэж би ойлгоод байгаа байхгүй. Яаж гэдэг шийдлөөр гарч ирдэг гэж ойлгоод байгаа.